Сайн байцгаана уу, Coolcast байна. Цаашид 7 хоног бүрийн эхний дугаартаа донешны мэдээлэлээ тасалдуулахыг хүргэхээр шийдлээ. Ингээд өнгөрсөн 7 хоногийн донешн илгээсэн хүмүүсээ дурдж талархлаа илэрхийлье. 5167 тэг 92-тай данснаас 10,000 төгрөг урамшуулал Coolcast. 5033 408-тай данснаас 40,000 төгрөг амжилт. 53 тэг 5 896-тай данснаас 30,000 төгрөг амжилт Jackass. 5079 тэг 5-тай данснаас 5,000 төгрөг амжилт. 5542 179-тай данснаас 20,000 төгрөг Мандах баяраас амжилт. 104 800-тай данснаас 70,000 төгрөг үлзий сайхан. 5028 545-тай данснаас 70,000 төгрөг амжилт Coolcast. 5021 16-тай данснаас 28,888 төгрөг шилдэг шүү хэмээн тус илгээж үйл ажиллагааг минь дэмжижээ. Донешн илгээсэн хүмүүстээ бүгд нь баярлалаа. Ингээд өнөөдрийн дугаартаа орцгоё. (2017 оны намрын төгсгөлд бүгд найрамдах Солонгос улсын Чонжу хот бусад хот соринтой адил нам гүн байлаа. Хотын захын энгийн орон сууцнууд хүмүүсийн дассан өдөр тутмын амьдрал. Орой бүр асах цонхны гэрлүүд гаднаас нь харахад юу ч онцгой биш. Гэвч яг энэ хотод яг энэ үед хинч анзаараагүй, хинч хамгаалж чадаагүй нэгэн бяцхан хүүхдийн амьдрал аль хэдийн дууссан байв. Тэр хүүхдийн нэрийг Хүү Жунхи гэдэг. Анх хэвлэл мэдээллээр алга болсон 5 настай охин гэж гарч ирэхэд хүмүүс үүнийг жирийн нэгэн алга болсон хүүхдийн хэрэг гэж бодсон. Солонгост ийм мэдээ ховор биш. Хин нэгэн төр зур хүүхдийг анзааралгүй алдсан, эсвэл хааны газар төөрсөн байж магадгүй гэж олон хүн итгэхийг хүссэн ч энэ удаад бодит байдал огт өөр байсан. Энэ бол сургаггүй алга бололт биш, харин аль хэдийн нас барсан хүүхдийг амьд мэд харагдуулахын тулд зохиосон удаан хугацаанд үргэлжилсэн аимшигтай жүжиг байлаа. Хүү Жунхи охин 2012 оны 7 дугаар сарын 22-нд дутуу ердөө 6хан сартай нэрээ төрсөн. Тэр төрхөөсөө л эрүүл мэндийн олон асуудалтай байв. Бамбай булчирхаан үйл ажиллагааны дутмагшилтай, хөгжлийн хоцрогдолтой. Бас аутизмын шинж илэрч байсан тул байнгын эмнэлгийн хяналт шаарддаг хүүхэд байж. Эмч нарын зөвлснөөр охин Чомбук их сургуулийн эмнэлэгт хэл яриа, хөгжлийн сэргээн засах эмчилгээ хийлгэж, бараг 2 жил гаруй хугацааг эмнэлгийн орчинд өнгөрүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл Жунхи бол энгийн 5 настай хүүхэд биш. Өөрийгөө хамгаалж чадахгүй, альва аюулд шууд өртөх магадлалтай. Том хүний анхаарал халамжгүйгээр ганцаараа үлдэж огт болохгүй хүүхэд байсан. Гэтэл түүний амьдралд хамгийн чухал байх ёстой хамгаалалт хамгийн ихэнд нурсан юм. Эцэг эхэн салсны дараа Жунхи ээж болон 2 ахтайгаа хамт амьдарч байлаа. Гэр бүлийн хувьд логикоор бол өвчтөе эмзэг охин эхийнхээ асаргаанд үлдэх нь хамгийн боломжит сонголт мэд. Гэвч 2017 оны 1-р сард гинт шийдвэр гарч Жунхиг ганцаараа төрсөн эцэг рүү нь явуулжээ. Ах нар нь харин ээжтэйгээ үлдсэн. Яагаад заавал Жунхи вэ? Яагаад заавал ганцаараа вэ гэдэг асуултууд хинч тодорхой хариулж чадаагүй. Энэ шийдвэр бол Жунхигийн хувь заяаг эргэж буцахгүйгээр өөрчилсөн мөч байсан юм. Эцгийндээ очсноор Жунхи 37 настай аав нь болох Күй Бён Сик, аавынх нь хамтран амьдрагч 36 настай Ион гэх эмэгтэй, мөн түүний хүүтэй нэг дээвэр дор амьдарч эхлэв. Гэвч шинэ орчин түүнийг хүлээж авсангүй. Хожим ил болсон мэдүүлгүүдээс харахад Жунхи тэнд байнга зэмлүүлж ихэнхдээ асуудал үүсгэгч мэтээр харагддаг байж. Үеийн нас ойролцоо хамтран амьдрагч Ионы хүүтэй зөрчилдөж байнга зодолддог гэсэн нэр зөөгдсөн байдаг. Эцэст нь энэ бүхнийг шийдэх хамгийн амархан арга болгож Жунхиг дахин өөр айлд шилжүүлсэн байна. Энэ удаад аавынх нь хамтран амьдрагч Ионы ээж Ким Аухтай эмэгтэй гэр байв. Ингэснээр Жунхи богино хугацаанд 3 дахь орчноо сольсон гэсэн үг. Эмзэг өвчтэй хүүхдийн хувьд энэ бол асар том стресс, асар том аюул байлаа. 2017 оны 3 дугаар сар. Энэ үеэс эхлэн Жунхигийн амьдралд нэгэн сонин өөрчлөлт гарна. Тэр цагаас хойш охин цэцэрлэгт дахин очоогүй. Эмнэлгийн үзлэг, эмчилгээ, вакцин ямар ч бүртгэл үлдээгүй. Өмнө нь байнга харагддаг байсан хөршүүд нь ч нэг л мэдэхэд алга болсон гэж хожим дурсдаг. Камерын бичлэгт охины дүр дахин харагдаагүй. Гэтэл гэр бүлийнхэн нь хүндэж юу ч хэлээгүй. Тэд Жунхиг амьд байгаа мэд жүжиглэж эхэлжээ. Цагдаад албан ёсоор мэдэгдсэн өдөр нь 2017 оны 12 дугаар сарын 8. Энэ үед тэр мэдүүлэхдээ аль 20-од хоногийн өмнө буюу 11 дугаар сарын 18-нд Ким Имгэн гэрээсээ гарсан хооронд охин нь алга болсон гэж мэдүүлсэн байдаг.
Тэр 20 хоног хэмдэж мэдэгдэлгүй юу хийж байсан болж таарах уу? Түүний ярьснаар өглөө 11 цагаас орой 4 цаг хүртэл 5 настай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг ганцааринг нь орхисон болж таардаг. Энэ тайлбар анхнаасаа л эрүүл ухаанд нийцэхгүй байв. Гэхдээ илүү ноцтой нь дараах үйлдэл байлаа. Хүүхэд үнэхээр алга болсон бол эцэг их асран хамгаалагчийн хамгийн ихний реакц бол сандрал, айдас, яаралтай тусламж хүсэх байдаг. Гэтэл Ким Имгэн юу ч хийгээгүй, эцэг рүүнч залгаагүй, мессеж бичээгүй, хөршөөсөө асуугаагүй. Бас цагдаад мэдэгдээгүй. Тэр зүгээр л аав нь авч явсан байх гэж өөртөө итгүүлээд амьдарсаар байсан гэв. Харин харамсалтай нь яг үнэндээ энэ үед Жүнхий Алидийн 8 сарын өмнө нас барсан байсан. Гэвч үүнийг мэдэх хүн байсангүй. Харин олон нийт бяцхан охиныг хайхаар босож, хэвлэл мэдээлэл өрөвдөж, цагдаа нар мянган хүнийг дайжлан хайгуул эхлүүлв. Хинч мдээгүй нэг үнэн байлаа. Энэ бүх хайгуул эхлэхээс маш эрт Жүнхий охин Алидийн уулын ингэрт чимээгүйхэн хинч дурсахгүй газар буршлагдсан байсан. Гэхдээ энэ бол түүхийн эхлэл төдий байв. Үнэн аажмаар илрэх тусам энэ хэрэг зүгээр нэг алдаа биш, харин хүний ёс суртахууны хамгийн дооцыг хаана байдгийг харуулсан жишээ болох нь тодорхой болж эхэлнэ. Күү Жүнхий охин алга болсон гэх мэдээ олон нийтэд төгмөгц Чонжу хот намгүн байхаа байсан. Хэвлэл мэдээллийнхэн орон сууцны гадаа цугларч цагдаа нарын машин орж гарч хөршүүд анхудаа энэ айлд ямар нэгэн буруу юм болжээ гэж хоорондоо шинэлдэж эхлэв. Гэхдээ энэ үед ихэнх хүмүүс нэг зүйлийг бодож байв. Хүүхэд хаа нэгтэй амьд байгаа зүгээр л олдоогүй байна гэж. Цагдаа нарын хувьд ихний хандлага яг юм байв. Тэд энэ хэргийг гэр бүлийн хүрээнд гарсан гэмт хэрэг гэж шууд харсангүй. Харин төөрсөн, хулгайлагдсан, эсвэл санамсаргүй байдлаар алгуулсан байж магадгүй гэсэн таамаглал дээр тулгуурлан ажиллаж эхлэв. Энэ бол дараа нь хамгийн их шүүмжлэл дагуулах анхны том алдаа байсан. Хэрвээ тэд эхнээсээ энэ бол энгийн алгуулсан хэрэг биш байж магадгүй гэж харсан бол бүх зүйл өөрөөр өрнөх боломжтой байсан. Гэхдээ бодит байдал дээр цагдаа нар гэр бүлийн мэдүүлгийг хэтэрхий амархан хүлээн зөвшөөрсөн. Ким Имгэн аав нь авч явсан байх гэж хэлэхэд яагаад түүнийг шууд шалгаагүй вэ гэдэг асуулт хожим олон удаа тавигдав. Эцэг нь охиноо авсан бол хизээ хаашаа ямар зорилгоор явсан бэ гэдгийг нэгтлэх ёстой байлаа. Гэтэл тийм шалгалт хийгдээгүй. Хөршийн мэдүүлэгч анхаарал татах үзсэн. Зарим нь 8-9 сараас хойш тэр охиныг хараагүй гэж хэлж байв. Зарим нь бүр энэ жил огт хараагүй гэж дурссан. Гэвч эдгээр өвс ихний шатанд хангалттай ноцтой дохио болж чадсан. Ингэж цаг алдаж байхад гэр бүлийнхэн өөрийн дүрийг яг л жүжигчин шиг тоглож эхэлсэн. 37 настай эцэг Кю Бёнсыг бол гаднаас энгийн найрсаг бусдад тусархаг нэг мэд харагддаг байж. Хөршүүдийн яриагаар бол эвдэрсэн зүйл байвал засч өгдөг, хүсвэл туслахаас татгалздаггүй. Бүр манай байрны зохицуулагч гэх хочтой хүн байж. Хинч түүнийг охиныхоо амийг хөнөөж цогцыг нь нуух хүн гэж төсөөлөхгүй. 36 настай Ион гэх хамтран амьдрагч найз бүсгүнч мөн адил тэрээр сайн ээж гисэн дүрийг олон нийтийн өмнө бүтээж чадсан нэг. Өөрийн хүүгийнхэн эрүүл мэндэд анхаардаг, зөв хоол хийдэг, хөршүүдтэйгээ харилцаа сайтай. Бүр жижиг олны бизнес эхлүүлж хүртэл байсан. Ийм дүртэй хүнийг харсан хинч энэ нэмэгтэй хүүхдийг зовоосон байж магадгүй гэж бодохгүй. Харин Ким Имгэн Жүнхийг гэртээ амьдруулж байсны хувьд хамгийн ноцтой үүрэгтэй хүн байв. Гэвч яг тэр л хүн хамгийн хачиргалтай, хамгийн хүүтэн хандлагыг үзүүлсэн байдаг. Тэр хүүхдийг 20 хоногийн өмнө алга болсон гэж мэдүүлсэн ч энэ хугацаанд тэр нэг ч удаа охины хайж байгаа мэт үйлдэл хийгээгүй. Хөршүүдээс асуугаагүй, цагдаад хандаагүй, эцэгтэй ч холбогдоогүй. Хэн нэгэн хүүхэд хаана байна гэж асуувал тодорхой бус бүдэгхэн хариулт өгдөг байж. Харин нэг зүйл бүр тогтмол үргэлжилж байсан нь тэд охин амьд байгаа мэт орчныг хадгалж байв. Гэрт нь тоглоом байсаар хувцсан нөлгөөтэй, заримдаа бүр яралтай гэртээ очих хэрэгтэй хүүхэд байгаа гэж хөршүүддээ хэлж жүжиглэнэ. Энэ бүхэн хожим ил болохдоо хүмүүсийн жихүүцсийг үргэсэн. Цагдаа нар хайгуулын ажиллагааг үргэлжлүүлэх тусам зардал хүн хүч нэмэгдэж байлаа. Ой мод, уулын зам, нуур, цөөрөн барилга байгууламж бүгдийг шалгасан байна. Нийтдээ 3000 гаруй хүн оролцсон томоохон ажиллагаа болов. Гэвч олдох ёстой зүйл олдсонгүй. Яагаад гэвэл хайж байсан хүн нь Алидийн хайх шаардлагагүй болсон байна. Энэ үед нэг нэгээрээ жижигхэн сэжигтэй зүйлс ил гарч эхэлсэн нь гэр бүлийн 3 хүн ойролцоогоор ижил цаг үед гар утсаа сольсон нь тогтогдлоо. Энэ бол санамсаргүй давхцал гэж үзэхэд хэтэрхий тохиромжгүй байж мөн эцгийнх нь орон сууцнаас цус мэт харагдах улмөр илэр. Анхандаа батлагдаагүй гэж тайлбарсан шинжилгээний үр дүн гармагц нөхцөл байдал огцом өөрчлөгдөжээ. Тэр улмөр бол үнэхээр цус байлаа. Энэхүү дээжээс Жүнхий охины мөн эцгийнх нь бас хамтран амьдрагч Ионы дээнхээ холилдон илэрв.
Энэ мөчөөс эхлэн цагдаа нарын толгойд нэг асуулт тодорхой болж эхэлсэн аж. Хэрвээ энэ охин амьд байсан бол яагаад түүний амьдралын уул мөр 3 дугаар сараас хойш бүрэн тасарсан юм бэ? Цэцэрлэгтээ байгаагүй, эмнэлэгт байгаагүй, камерын бичлэгтч байхгүй. Хөршүүдийн дурсамжинд байхгүй, зөвхөн нэг зүйл үлдсэн нь худал түүхүүд. Эцэг хамтран амьдрагч эмээ 3-ын мэдүүлэг хоорондоо зөрж эхлэв. Алга болсон өдөр цаг нөхцөл байдал байнга өөрчлөгдөж байлаа. Заримдаа охиныг орой алга болсон гэдэг, заримдаа өглөө, заримдаа гэртээ байсан, заримдаа машинд байсан гэх мэт. Эдгээр зөрчлөн нэг нэгээрээ нийлж нэг том сүдэр үүсгэж эхлэв. Гэхдээ хамгийн ноцтой нь цагдаагийн дараагийн алдаа байлаа. Анхны нэгжлэг хийх зөвшөөрөл хойшлогдож дахин 12 хоногийн хугацаа алдсан. Энэ бол нотлох баримт устгах, орчныг цэвэрлэх, зохиомжтой түүхээ засах хангалттай хугацаа байсан. Гэхдээ үнэн дандаа ил гардаг. Эцэст нь 2017 оны 12 дугаар сарын сүүлчээр цагдаа нар эцгийг нь ширүүн байцаалтанд оруулахад түүний дотор нууж авсан зүйл тесэрч эхэлсэн байна. Худал түүх нурж, жүжиг тасарч, бодит байдал аажмаар гарч ирв. Жүнхий алга болоогүй, тэр 4 сард аль хэдийн нас барсан гэж. Мөн түүний цогцыг аав нь өөрийн гараар ууланд булсан байлаа. Гэвч энэ бол аимшигт түүхийн дөнгөж тал нь байсан. Эцэг Кубьонсекийн амнаас 4-р сард аль хэдийн нас барсан гэсэн үг гарсан мөчөөс эхлэн энэ хэрэг аль бие осоор алга болсон хүүхдийн хэрэг биш, харин удаан хугацаанд нуусан хүүхдийн эсрэг гэмт хэрэг болох нь тодорхой болов. Тэр мөч хүртэл цагдаа нар дотроо магадгүй амьд байх боломж гэсэн өчүүхэн найдлагыг тээж байсан гэдэг. Гэвч эцгийн дараагийн өгүүлбэр тэр бүхнийг нэг мөр үгүй байсан. Тэр охины цогцыг өөрийн гараар ууланд булсан гэдгээ 50 хоолоогоор хэлсэн. Тэр үед Жүнхий аль хэдийнэ амьдралынхаа хамгийн урт, хамгийн харанхуй хугацааг туулж дууссан байлаа. Жүнхий 2017 оны 3 дугаар сараас хойш хэн нэгний нүдэнд амьд харагдаагүй. Энэ нь зүгээр нэг давхцал биш байв. Тэр үеэс эхлэн охины биеийн байдал огцон муудсан тухай сүлд гарсан мэдүүлгүүд, эмнэлгийн шинжилгээ, орчны нотлох баримтууд бүгд нэг зүг рүү зааж байсан. Жүнхий байнга зодуулж, зэмлүүлж орхигдож байсан. Тэр зөвхөн асархад түүхтэй хүүхэд болж хуурсан байсан. Төрсөн эцэг нь хожим, охин хамтран амьдрагчийг минь зовоодог байсан гэж мэдүүлсэн байдаг. Энэ ганцхан өгүүлбэр дотор түүний сэтгэлгээ бүхэлдээ багтсан мэт. Өөрийнх нь асаргаа халамж шаардсан охин хэн нэгэнд түүг учруулж байна гэсэн ойлголт түүний хувьд хүчирхийллийг зөвтгөх хангалттай шалтгаан болжээ. Жүнхий алхаж чадахгүй, босож чадахгүй ихэнхдээ мүлхэж явдаг болсон байв. Биеийн зарим хэсэгт нь шарах өрөвсөл үүсэж, цус идэ гожж байсан тухайч дурддагдсан. Ийм байдалтай хүүхдийг эмнэлэгт үзүүлэх байтугай орд ир дээр нь ч хэвтүүлдэг байж. Тэр айлд Жүнхий бол хүүхэд биш, харин асуудал, саад, чимээгүйхэн дарагдах ёстой зүйл болж хуурсан байна. Хөршүүд хожим иргэн санахтаа байнга уйлахтуу сонсогддог байсан гэж хэлсэн байдаг. Гэхдээ тэр үед хинч түүнийг ноцтой дохио гэж ойлгоогүй. Хүүхэд уйлдаг, айлуудын дунд элдв дуу чимээ гардаг гэж бодоод өнгөрсөн нь нийгмийн хамтын харалхан байдлын нэг илрэл байсан юм. Эцэст нь 2017 оны 4-р сарын 1 өдөр Жүнхий амьсгал хураасан. Яг хизээ, яг хаана гэдэг нь өнөөдрийн хүртэл бүрэн тодорхой биш. Эцэг нь ах оройн цагаар гэртээ нас барсан гэж хэлсэн бол дараа нь өглөө машин дотор үгсэн байсныг нь олсон гэж мэдүүлгээ өөрчилсөн байдаг. Энэ өөрчлөлтүүд нэг зүйлийг харуулж байв. Тэр үннийг хэлээгүй. Эсвэл хэлж чадахгүй байсан. Жүнхийг нас барсны дараа энэ хэрэг дууссангүй, харин жинхэнэ аимшиг тэндээс эхэлжээ. Эцэг нь охиныхоо үгснийг хэнийг нь мэдэгдэх, эмнэлэгт хүргэх, эсвэл ядаж оршуулах ямар ч орлого хийгээгүй. Харин уулын зүг машинаараа явж хинч анзаарахгүй газрыг сонгон охиныг ачуураар ороогоод газар ухаж булсан аж. Тэр мөчид түүнтэй хамт хин ус байсан эсэх, хэн мэдж байсан тухай асуудал дараа нь ил болсон ч нэг зүйл тодорхой. Энэ бол сандарсан хүний үйлдэл биш, харин аль хэдийн шийдсэн хүний үйлдэл байлаа. Охиныг булсан өдрөө тэр орой эцэг нь интернетэд жирийн нэгэн хүний адил зураг оруулж хоббигоо сонирхож бусадтай чаталж суусан байдаг. Энэ баримт олон нийтэд ил болох үед хүмүүсийн ур хилэн дээдсэгтэй хөрөв. Хүн төрлөختний ойлгож чадах хамгийн наад захын гэмшил уйгашуу сэтгэлийн хямрал тэнд огт харагдаагүй. Тэр үеэс эхлэн тэдний гэр бүлийнхэн хамтран нэг л зорилготой болсон. Жүнхийг нас барсан гэдгийг аль болох удаан нуух. Ингийн тулд тэд амьд мэд дүр эсгэх ёстой байв. Сар бүр асаргааны мөнгө нэрээр хоорондоо мөнгө шилжүүлж гэртээ хүүхдийн эзүүлсийг хэвээр байлгаж хөршүүдэд зориуд худал дүр төрх харуулж байсан. Заримдаа бүр гэрт хүүхэд ганцаараа байгаа гэж яран гүйж буй дөрүзүүлж хинт сэжиглэхгүй байхаар жүжиглэнэ. Хамгийн жигшүүртэй нь Жүнхигийн төрс өдөр байлаа.
Тэр өдөр тэд хөршүүдэд далайн байцаатай шүл тарааж хүүхдийнхээ төрсөн өдрийг тэмдэглэсэн гэж хэлсэн байдаг. Гэтэл бодит байдал дээр Жүнхий тэр үед хэдийнэ газар доор харанхуйд хинч дурсахгүй хитэж байсан. Цагдаа нар аавынх нь мэдүүлгийг баталгаажуулахын тулд тэр заасан уулын бүсийг шүнжин нэгжив. 2017 оны 12 дугаар сарын 29-ний өглөө эрт хүйтэн жавартай үед алчуураар болсон жижигхэн цогцос олдсон юм. Цагдаагийнхан дунд олон хэрэг үзсэн хүмүүс байсан ч энэ удаа дуугүй болсон гэдэг. Ямар ч сүртэй гэмт хэрэг, ямар ч амжигтай дүр зураг энэ жижигхэн биетэй харьцуулахад өөрөөр мэдрэгдсэн байна. Жүнхийгийн цогцос удаа хугацаанд газарт байсан ч бүрэн ялзарч амжаагүй байв. Хуурай агаар сэлгэлттэй орчин алчуураар ороосон байдал нь байгалийн задралыг удаашруулж биеийн хэсэгчлэн хатаж бараг замданшуулсан байдалтай болсон байлаа. Энэ нь түүний үхэл хэдийн олон сарын өмнө болсон гэдгийг баталсан ч яг яаж нас барсныг тогтооход асар хүндрэл учруулсан юм. Гэсэн ч нэг зүйл тодорхой болсон. Түүний бие дээрх 3 хавраг хугарсан байв. Эцэг нь хиймэл амьсгаа хийх гэж оролдсон гэж тайлбарласан ч хугарсан байрлал нь урдаас биш араас нь гэмтсэн байв. Энэ бол санамсаргүй гэмтэл биш, харин хүчтэй гадны нөлөөний уул мөр байлаа. Энэ мөчөөс эхлэн Жүнхийгийн амьдралын түүх албан ёсоор хүчирхийллийн улмаас амнасаа алдсан хүүхэд гэсэн нэртэй болов. Гэхдээ энэ бол төгсгөл биш байв. Одоо үлдсэн зүйл бол нийгэм, хууль, шүүх энэ хэргийг энэ бяцхан охины харамсалтай амьдралыг хэрхэн үнэлэх вэ гэдэг асуулт байлаа. Жүнхий охины цогцос олдсноор энэ хэрэг шүүхийн танхимд жилжихэд бодит үнэн ил гарна гэсэн олон нийтийн хүлээлт их байв. Гэвч шүүх хурал эхлэмэгц хүмүүсийн харсан зүйл бол гэмшлийн илэрхийлэл бус, харин өөрийгөө хамгаалах оролдлогод байж. Яллагдагч 3-ын мэдүүлэг тус бүр өөр өнгө аястай, өөрийн бурууг багасгах гэсэн оролдлогоор дүүрэн байсан ч тэдний үгс нийлээд нэг л зүйлийг илчилж байв. Жүнхий амьд байх хугацаанд хэн нэгний хамгаалалтанд байгаагүй. Эцэг нь шүүхийн өмнө алахын тулд зодоогүй, үхлийг нь хүсээгүй гэж давтан мэдүүлсэн. Тэр охиноо байнга зодож байсан гэдгээ хүлээсэн ч түүнийг үхэлд хүргэнэ гэж бодоогүй гэж зүтгэсээр байв. Гэвч түүний өөрийн амнаас гарсан энэ байдал үргэлжилбэл үхэж магадгүй гэж бодсон гэх үг шүүхийн танхимд нам хүмийг авчирсан байдаг. Өөрөөр хэлбэл тэр охин үхэх эрсдэлтэй байгааг мэдсээр байж зогсоогүй байсан. Харин хамтран амьдрагч Ион эмэгтэй мэдүүлэг илүү болгоомжтой, илүү тооцоотой сонсогдож байлаа. Тэр өөрийгөө шууд хүч хэрэглээгүй, эцэг нь зодож байсныг мэдэж байсан ч айж байсан. Гэр бүлийн маргаанд оролцох эрэхгүй мэт санагдсан гэж тайлбарлаж байлаа. Тэр Жүнхийгийн биеийн байдал муудаж байсныг харсан, алхаж чадхаа болсныг мэдсэн. Шархан идэлж байсныг мэдсэн гэдгээ хүлээсэн ч имлэгт хүргээгүй, гадны хүнд мэдэгдээгүй шалтгаанаа гэр бүл сална гэж ярьж байсан. Байдал улам муудахаас айж байсан гэж тайлбарлажээ. Гэхдээ шүүхийн хувьд энэ мэдүүлэг өршөөл авчирсангүй. Айдас зөрчил гэр бүлийн дотоод асуудал гэдэг нь хүүхдийн амь наснаас дээгүүр тавигдах шалтгаан биш байсан. Эсэнч хууль зүйн хувьд Ион Жүнхийгийн төрсөн эгч биш, хууль ёсны асран хамгаалагч биш байсан нь ял шийтгэлийн хэмжээнд нөлөөлсөн юм. Шүүх түүнийг хүүхдийн хүчирхийлэлд өртөж байгааг мэдсээр байж зогсоогоогүй. Улмаар нас барахад хүрэх нөхцөлийг бий болгосон этгээд гэж үзсэн ч голлон зодсон бие махбодын гэмтэл учруулсан этгээд гэж ангилаагүй. Иймээс түүнд 10 жилийн хорих хэл оногдсон нь шууд үлдэгч биш хамгаалах үүргээс ухарсан хариуцлагын илэрхийлэл байлаа. Ингэж түүнд 10 жилийн хорих хэл оноосон юм. Харин Ким эмгэний мэдүүлэг шүүхийн танхимд хамгийн их жихүүдс төрүүлсэн хэсэг боллоо. Тэр Жүнхийгийн төрсөн эмээ биш, харин Ионы төрсөн их. Охины хууль ёсны асран хамгаалах үүрэггүй хүн байсан. Гэсэн ч Жүнхий түүний гэрт амьдарч байсан, нас барсан ч түүний нүдний өмнө болсон байв. Ким эмгэн хэлэхдээ хүүхэд аль хэдийн нас барсныг мэдсэн. Эцэг нь охиныг хаа нэгтээ аваач гэж хэлсэн, айж сандарсандаа цагдаад мэдэгдэж чадаагүй гэж мэдүүлжээ. Тэр цогцыг ууланд булж байх үед амьдтаа авч өгч чадаагүй тоглоомоо хамтд нь тавьсан. Хүүхдийн сүнс ганцаараа явчихгүй гэж айсан гих үгсийг шүүхтээр хэлсэн нь олон хүний уурыг хүргэсэн юм. Тэр өөрийгөө гимшиж байгаа мэт тайлбарлсан ч Жүнхий амьд байх үед эмнэлэгт хүргэх, бусдад мэдэгдэх, хүчирхийллийг зогсоох ямар ч оролдлого хийж байгаагүй нь баримтаар тогтоогдсон. Гэсэн ч шүүх Ким эмгэнийг охины үхэлд шууд оролцсон, эсвэл хүчирхийлэл үйлдсэн этгээд гэж үзэх нотолгоо хангалттай биш гэж дүгнэлээ. Түүний гин бурууг нас барсныг мэдсээр байж нүүн дарагдуулсан, мөрдийн шалгалтанд саад учруулсан. Цогцыг нүүн дарагдуулахад оролцсон гэмт хэрэгт хамааруулсан байна. Иймээс түүнд 4 жилийн хорих хэл оногдсон нь хууль зүйн хувьд боломжит дээд хязгаартай ойрхон байсан ч олон нийтийн сэтгэлд туйлын бага санагдсан юм. Шүүхийн танхимд 3 өөр мэдүүлэг, 3 өөр тайлбар эцэстээ нэг л бодит үнэлэлүү хөтөлсөн нь Жүнхий охин өөхөх хүртлээр ганцаараа байсан явдал.
Түүнийг хамгаалах боломжтой байсан 3 наснд хүрэгч өөр шалтгаан хэлсэн ч хинч түүний өмнө зогсож чадаагүй. Харин хэргийг голлон үлдсэн түүний эцэгч шүүхээс 20 жилийн ялыг онооч. Ял шийтгэл хуульд нийцсэн байж магадгүй. Гэвч энэ ял Жүнхийн амьдралын үнцнийг хэмжиж чадсан уу гэсэн асуулт шүүхийн танхимын гадна нийгмийн зүрхэнд үлдэж хоцорсон. Шүүхийн шийдвэр эцэслэн батлагдаж, яллагдагчид 20 анги руу шилжсэний дараа энэ хэрэг хууль зүйн хувьд дууссан мэт харагдав. Хэвлэл мэдээлэл дараагийн мэдээр шилжиж, хүмүүсийн анхаарал өөр тийшээ хазаалаа. Гэвч Жүнхийн охины түүх бодитоор дуусаагүй. Түүний амьдралын төгсгөл нэг хэргийн архивт хадгалагдаад мартагдах ёсгүй байв. Жүнхийн ердөө 5 жил амьдарсан. Тэр 5 жилийн дотор өөрийгөө хамгаалж сурах боломжийг аваагүй, амьдрал ямар байх ёстойг ойлгож амжаагүй. Иймлэгийн орчин сэргэн засах хэмжилгээ, асаргаа шаардсан хүүхэд байсан атлаа түүнийг хамгаалах ёстой хамгийн ойрын хүмүүс тунд хамгийн удаан, хамгийн чимээгүйгээр зовжээ. Энэ хэрэгт ганцхан буруутан байхгүй, эцэг нь хүчирхийлсэн хамтран амьдагч нь харсан хэрнээ зогсоогоогүй. Ким эмгэн нас барсныг мэдсээр байж нуусан. Гэхдээ тэднээс гадна ил харагддаггүй нэг буруутан байдаг. Энэ бол анзаараагүй, асуугаагүй, эрт хариу үйлдэл хийгээгүй орчин. Жүнхий 3 дугаар сараас хойш цэцэрлэгт яваагүй, эмнэлгийн бүртгэл тасарч бас камерын бичлэгт харагдаагүй. Хөршүүд харахаа болсон гэж хожим ярьсан. Гэтэл энэ бүхэн хэн нэгэнд яг тухайн үедээ аюулын дохой болж чадаагүй. Бас төрсөн ээж нь охиноо эргэж очоогүй. Хэрвээ ганц нийгмийн халамжийн байгууллага эсвэл цэцэрлэгээс эсвэл эмнэлгээс хөршүүд дундаас ядаж ганцхан хүн яагаад энэ охин алга болов гэж асуусан бол энэ түүх өөрөөр төгсөх боломж байсан. Энэ хэргийн хүмүүсийг хамгийн их цочирдуулсан шалтгаан нь аимшигт гэмтэл нуун дарагдуулалт огтхон биш. Харин хүчирхийлэл хэр удаан хэр чимээгүй явагдаж чаддгийг харуулсанд оршиж байлаа. Жүнхий орилж чадахгүй, гүйж чадахгүй, гомдлоо хэлж чадахгүй байсан. Тиймээс түүний зовлон төсөөлөхөд бэрх. Ял шийтгэлийн хувьд олон хүн хангалтгүй гэж үзсэн. 20 жил, 14 жил, 4 жил гэдэг тоонууд хүний амьтаа тэнцэхгүй мэт санагдсан. Гэхдээ энэ хэрэг нэг зүйлийг тодорхой болгосон нь хууль бол үргэлж үйл явдлуудын дараа нь ажилладаг. Харин хүүхдийг аврах боломж зөвхөн өмнө нь байдаг. Жүнхийн охины нэр олон нийтийн ой санамжинд хэсэг хугацаанд хүчтэй үлдсэн юм. Орцны өдөнд үлдээсэн цэцэг, бичсэн захиас, уучлаарай гэсэн үгс бүгд хүмүүсийн гэмшлийг илэрхийлж байлаа. Гэвч гэмшил бол хамгаалалт биш. Дараагийн Жүнхийг аврах цорын ганц арга бол анзаарах, асуух, хөндлөнгөөс оролцох зориг юм. Энэ түүхийг ингэж удаан дэлгэрэнгүй ярьсны учир нь хэн нэг айлгах эсвэл уурлуулах гэж биш. Харин ганцхан зүйлийг сануулахын тулд хүүхэд чимээгүй дуугүй байна гэдг нь аюулгүй байгаа гэсэн үг огтхон биш. Харин ч эсрэгээрээ байж магадгүй. Жүнхийн охины хэрэг бол нэг хүний харгислал бус, түүнийг хамгаалах ёстой байсан бүх наснд хүрэгчид мөн тэднийг анзаарах ёстой байсан орчны хамтын бүтлгүүтлийн үр дүн байлаа. Энэ түүх мартагдвал дараагийн Жүнхий зайлшгүй гарч ирэх тул түүний түүхийг дахин сөхөх нь ганцхан гашуудал бус, харин хариуцлага, дээрэс нь маш том сэрэмжлүүлэг болох учиртай юм а.